Орос ардын шидэт үлгэр мэлхий гүнж. Эртээ урдын цагт 3 хүүтэй нэгэн хаан байжээ. Хөвгүүд нь 90 цент хүрэхэд хаан хөвгүүдээ дуудан Өвгөрч хөөгшөрхөөс өмнө би өөрийн хайр төвгүүд та нараа гэрлүүлж ачийнхаа зулааг үнэрлэмээр байна. Адис өрөөлөө өгдөө эцэг минь. Айл газрын ямар хүний үрдэ биднийг гэрлүүлмээр байна да? Ном сумаан аваад цэлгэр талд гарцгаа хүүхдүүд минь. Сума хаан унан тэнд та нарын заяаны хань бэ гэж хэлв. Хөвгүүд нь эцгээ мэхийн хүндлээд сумаа авч цэлгэр талд гарan харваж гин. Мэлхий, миний сумыг өгөөч. Намайг эхнэрээ болгон аваач. Юу гэнэ? Би яаж мэлхийтэй суух юм? Надтай суул да. Би чиний хувь заяачин шүү дээ. Иван гунихран ганихран аргаа барахтаа мэлхийг авч гэртээ харжээ. Хаан 3 хурим хийв. Том хүүгээ ноёны охинтой, дунд хүүгээ худалдаачны охинтой. Харин азгүй муу Ивана мэлхийтэй гэрлүүлж гин. Хаан хүүгүүдэд дуудан Гурван бэрээ маана хэн нь илүү үйлэн дуран бэ гэдгийг би мэдхийг хүсэж байна. Маргааш гэхэд надад нэг цамц ойж өгөөрэй. Хаан хүү Иван гэртээ ирээд толгой бүхийн суув гин. Мэлхий шалан дээгүүр үсчиж байснаа. Хаан хөө Иван минь юунд толгой гудаан суун бэ? Ямар нэгэн гай зовлон тохиолдов уу? Эцэг минь чамайг маргааш гэхэд цамц ойж авчир гинэ. Хаан хөө минь битгий гунхэр да. Одоо харин унтаж амар. Оройноос өглөө сэргэлэн гэдэг үстэй гэж мэлхий хэлв. Хаан хүү Иваныг унтмагцал мэлхий довжоон дээрээ үсрэн гарч мэлхийн арьсаа унгаан үлгэрт хэлшгүй, үзгээр бичишгүй, үзэсгэлэнтэй сайхан мэрэгэн Василисаа болон хувирв. Мэрэгэн Василисаа алга ташин асрагч тэтгэгч ихч ээжүүд минь бүгдээрээ цуглан ирээч. Өглөө гэхэд эцгийн минь өмсдөг шиг тийм гой цамцыг надад ойж авчираад өгөөч. Өглөө хаан хүү Иван сэрэхэд мэлхий шалан дээр үсрэн дэвхрэн байна. Харин ширээн дээр алчуурт болттой цамц тавьжээ. Иван баярлаж цамцыг аваад эцэгтэй аваачиж өглөө. Хаан эцэг нь энэ үед том хүүгүүдийнхээ бэлгийг авч байв. Том хүү цамцаа дэлгэн өгөхөд хаан эцэг авахтаа Энэ цамцыг босго номхон боргээр төмсвөл зохино. дунд хүү цамцаа дэлгэн өгөхөд хаан Харин энэ цамцыг халуун усны байшинд очих доолөмсвөл зохих юм байна. Иван уран нарийн хийцтэй алт мөнгөн утсаар алаглуулан хатгсан цамцаа дэлгэн өгөхөд хаан эцэг нь харангуйтаа Энэ чинь яста найр наадамд өмсөх нандин сайхан цамц байна да. гэв. Хоёр ах нь харих замдаа Иваны эхнэрийг шоол шөхөрдөг дэмэл юм боллоо шүү ойлаа. Энэ лав мэлхий биш ямар нэг шидэт эмэгтэй баха. гэж ярилцжээ. Хаан хүүгүүдээ дахин дуудаж Миний бэрүүд маань маргааш надад талах чигнэж авчирч өгөөрэй. Хэн нь илүү сайн тогоож вэ гэдгийг мэдхийг хүсэж байна. хаан хүү Иван толгой гутайлган гэртээ ирэхэд мэлхий Хаан хөө Иван минь бас яагаад гуниглаа вэ? Маргааш хаан эцэгт талах чигнэж аваачиж өгөх ёстой. За тэгвэл унтаж амар да. Оройноос өглөө сэргэлэн гэдэгтэй. гэж мэлхий тайтгаруулв. Нөгөө хоёр ахын эхнэрүүд эхлээд мэлхийг шоолж инээж хөхөрч байсан бол энэ удаа мэлхий яаж талах чигнхийг нь хараад эргэж шивгчнээ явуулж гин. Харин мэлхий үүнийг нь мэджээ. Тэгээд жонхуу зуурч пишингээ дээрээс нь химхэлж онгойлгоод тэр нөхрүүгээ жонхуугаа цутгахж гин. Шивгчин энэ бүгдийг нууцаар хараад нөгөө хоёр бэрд ярихад тэр хоёр дуурайн шивгчний хэлсэн бүхнийг хийж гарчээ. Харин мэлхий довжоон дээрээ гарч мэрэгэн Василисаа болон хувираад алга ташин Асрагч тэтгэгч игч ээжүүд минь бүгдээрээ цуглан ирцгээгээч. Өглөө гэхэд эцгийнхээ гэрт миний иддэг байсан шиг тийм зөөлөн цагаан талхыг жигнэж надад авчирч өгөөч. хаан хүү Иваныг өглөөс ирэхэд ширээн дээр хажуу бүрөөрөө хээ угалцтай
дээгүүрээ байшин цамхаг үрж хийсэн шинэхэн талах бүм бийж байна гин. Иван баярлан талхаа алчуурт ороож эцэгтээ аваачиж өгчээ. Эцэг нь тэр үед том хүүгүүдийнхээ бэлгийг авч байв. Шивгчний хэлснээр хоёр ахын эхнэр гурилаа шууд бийшин рүү хийсэн болохоор нэг төлөнхий хар гурил болжээ. Хаан том хүүгээсээ талхыг авч харснаа. Энэ талхыг зарц барлагт лаваачиж өг гэж хэлв. Дунд хүүгийнхээ бэлгийг аваад бас л энэ талхыг ч гэсэн зарц барлагт аваачиж өг. харин Иваныг талхаа өгөхөд хаан эцэг нь Энэ чинь яста баяр яслалаар идэж болохоор талах шиг талах байна да. тэгээд гурван хүүдээ маргааш эхнэрүүдтэйгээ цуг найран дээр гэж айлдав. Хаан хүү Иван урд урдныхаасаа илүү гуниглсаар гэрлүүгээ буцаж гин. Мэлхий шалан дээгүүр үсчиж Ханхүү Иван минь юундаа гуниглаа вэ? Аль эсвэл хаан эцэг чинь гашуун үг хэлсэн юм уу? Мэлхий минь. Би яаж ч гуниглахгүй байх вүлээ дээ. Хаан эцэг минь найрандаа эхнэртэйгээ эргэж байна. Гэтэл би чамайг яаж хүн олонд үзүүлэх вэ? Ханхүү минь дээ. Битгий гунигл. Найранд чи ганцаараа яв. Харин би араас чин очие. Хэрвээ төг таг хийх ихчмээ сонсогдвол битгий айж сандраарэ. Юу болохыг асуух юм бол энэ миний мэлхий хайрцаг цуугаад ирж явна л гэж хэлээрэ. гэж хэллээ. Хаан хүү Иван найранд ганцаараа явв. Хоёр ах нь гойж гооцсон эхнэрүүдэд дагуулan иржээ. Иваныг хараад шоолж дооглон инээлдэн зогсно. Яагаад ганцаараа ирэв? Мэлхийг альчуурт боогод аваад ирэхгүй яагаад? Чи тийм үзэгсэндээ бүсгүй хаанаас олов? Айгүй бол намгийг нэгжиж байгаад олсон байхаа. Хаан хөвгүүд бэрүүдтэйгээ хүндэтгэл ихэд зочидтойгоо зэрэгцэн амттан шимтэн өрсөн аврах том царсан ширээнээ сууж найр эхэллээ. Гэнэт түг хийх их чимээ гарч ордон шилтгэн чичрэн дөрөг үгэн. Зочид айн сандарч суусан газраасаа сугаран босоход Иван Хүндэт зочид минь битгий сандар. Миний мэлхий хайрцагт суугаад ирж яваа нэн. гэж хэлэхэд хааны ордны өвдөнд 6 цагаан морь хүлгэлсэн алтан сүүх ирж зогсоход тэндээс тааж хэлж баршгүй, тайлж зурж болшгүй үлгэрийн дагин гимээр үзэгслэн гоо од гэлбэлтсэн номин хувцастай огторгын тунгалаг сар толгой дээр нь гэрэлтсэн мэргэн Василиса гарч ирээгүй. Мэргэн Василиса хаан хүү Иваныг гараас нь түшин авч амттан шимтэн өрсөн аврах том царсан ширээнээ суув. Зочин олон ч тайвшран сууцгааж, дуулж хуурдан наргиж цэнгэж эхэллээ. Мэргэн Василиса аягтаа дарсаа угаад үлдснийг нь зүүн ханцуу руугаа цутгачглаа гин. Амсаж идсэн махныхаа ясыг баруун ханцуу руугаа шидчихэж гин. Албаар ингэж үзүүлснийг нь ах нарынх нь ихнэр дөөр авгин. Ууж идэж цадаад дуулж бүжиглэх болов. Мэргэн Василиса Иваныг аван бүжиглэж гарлаа. Олон зочдыг гайхан шагширтал онц сайхан бүжиглэж зүүн ханцуугаараа далалахад нуур мэлтэлцэн бий болов. Баруун ханцуугаараа далалахад дун цагаан хун шувуу хөвлөөг. Хаан эцэг хамаг зочид шагшин гайхав. Том хоёр хүүгийн эхнэрүүд бүжиглэхээр гараад ханцуугаараа далалтал зочдоо шүршчихэж гин. Нөгөө ханцуугаараа далалтал хатуу яс цацагдаж нэг яс хааны нүдэнд орчихж гин. Хаан ихэд уурлан хоёр том бэрээ хөөжээ. Энэ зур хаан хүү Иван сэмхэн гарч гэртээ очиод мэлхийн арсыг олж гал руугаа шидэн шатаачж гин. Мэргэн Василиса гэртээ эргэж ирээд мэлхийн арсанд байхгүйд гуниглан сууж Иванд Ханхүү Иван минь дээ. Чи юу хийж гин энд вэ? Хэрвээ чи 3 өдөр л хүлээж чадсан бол би энэ насаараа чинийх болох байсан. Одоо өөрд баяртай. Намайг 100 уулын цаанта 6 улсын тэртээ хорт ясан хидэргийн ус нутгаас ирж олоорой. Гэд үнсэн саарл хөхөө шуу болон хувраад
цонхоор нисэн одов гин. Хаан хүү Иван уйлж дөрвөн зүгт мэхийн яслоод мэрэгэн Василиса эхнэрээ олохоор харсан зүг рүүгээ явж гин. Яваад л үйж. Гутал нь нилэгдэж, хүрмэн цоорч, нар салхи бороо шороонд зохигдсоор малгай нурагджээ. Тэгтэл нэг өвгөн дайралтж гин. Сайн эрэмэн. Эднудаг хаана уу? Хэрэг зориг хэндв. Хаан хүү Иван хамаг зовлонгоо ярихад өвгөн түүнд Мэлхийн эрсийг шатаадаг чинь том буруу байна. Чи өмсгөөгүй юм чинь тайлах ёсгүй шүү дээ. Мэрэгэн Василиса төрсөн эцгээсээ илүү угаантай сэргэлэн байсан. Эцэг нь уурлан тэрнийг 3 жил мэлхий байг гэж хувиргажээ. Одоо яа гэхэвдэ? Чи энэ бөөрийнхи удсыг ав. Удас хаашаа өнхөрн чи тийшээ яваад бай гэж зааж өгч гин. Хаан хүү Иван өвгөнд талархаад бөөрийнхи утсаа даган явжээ. Утас өнхөрн задарна. Иванч дагангүй. Ой нэгэн цэлгэр цоорхойд баавга тааралдаж гин. Иван алхаар шагаан онилж байтал баавга хүний хэлээр Аавгүй Иван минь намайг үдгээ алаач та. Хэзээ нэгэн цагт би чамд хэрэг болж магадгүй. Иван баавга гөрөвдөд харвсангүй цааш явжээ. Тэгтэл нэг 90 нугас дээгүүр нь эргэлдэн нисэв. Бас л алхаар шагаатал нугас хүний хэлээр Хаанхүү Иван минь намайг битгий алаач дээ. Хизээ нэгэн цагт би чамд хэрэг болно. Иван нугасыг өрөвдөөд харвсангүй цааш явжээ. Тэгтэл нэг туулай гүйж авна гин. Дахиад л алхаар шагаатал туулай бас л хүний хэлээр Хаанхүү Иван минь намайг битгий алаач дээ. Хизээ нэгэн цагт би чамд хэрэг болно шүү. Иван туулайг өрөвдөөд цааш явв. Хөхрөх тэнгисийн захад тулж иртэл эргийн илсэн дээр багтарч үхэх шахсан нэг цурхай загас хэвтэж байв. Цурхай хүний хэлээр Хаан хүү Иван минь намайг өрөвдөж хальгих тэнгист минь оруулж өгч туслаач гэж гуйжээ. Иван цурхайг тэнгист нь хаяад цааш эрг даган явжээ. Яваад л үйж. Явж бөөрийнхи утас нь ойроо орлоо гин. Ойд татах хаалга, таглах цонхгүй. Дахиан хүлд байшин эргэлдэн байна гин. Байшин минь. Ар ханаа ойроо ангай хаалгаа над руу харуулаач гэж хэлмэгц байшинхан ар хаалга ойроо ангай хаалга Иван руу харуулв гин. Иван байшинд ортол тахир ясан хөлтөө таац тулсан хамартай шулмас эмгэн махир шүдээ тавиур дээр тавиад 9 давхар төөпөтэй бишин дээр хөвтөж байна гин. Сайн ирчи. Юу гэж явна? Ажлаас зогтож явна уу? Аль эсвэл ирж явна уу? Өгшин читгэр чи эхлээд намайг ундаалж цайлаач. Дараа нь хэрэг зоргийг минь асуугаач гэж хэлэхэд эмгэн Иваныг ундалж цайлаад унтах орд засч өгчээ. Тэгэхэд нь хаан хүү Иван өөрийн эхнэр мэрэгэн Василисаг ирж яваа үнэн учраа ярьж гин. Чиний эхнэр чинь одоо хорт ясан хэдэргийнд байгаа. Хорт ясан хэдэрэгтэй тэмцэн гэдэг тийм ч амар биш ээ. Ясан хэдэргийн үхэл зүүнний үзүүр дээр тогтдог юм. Тэр зүү өндгөн дотор. Өндөг нугасны гидсэн дотор. Нугас туулан гидсэн дотор. Туулай чулуун авдран дотор. Чулуун авдар өндөр царсан дээр байгаа. Тэр царсыг ч хорт ясан хэдрэг хар нүднээсээ илүү хайрлан хамгаалдаг юм да. гэж шулмас эмгэн хэлв. Хаан хүү Иван шулмас эмгэнийд хоноод явхад өглөө нь эмгэн түүнд өндөр царс хаан ургаж байгааг зааж өгч гин. Иван явсаар нөгөө өндөр царсанд тулж ирэв. Найган шуугсан өндөр царсан дээр чулуун авдар гар хүрхийн аргагүй өндөрт байв гин. Гинэт хаанаас ч юм бэ баавга давхин ирж царсыг үндсээр нь булга татав гин. Авдар газар унж хагарав. Авдраас туулай огл өсрөн гарч хар хурдаараа зүгтв. Гэтэл араас нь өөр нэг туулай хүүн гүйцэж нөгөө туулайг хідэн хэсэг тас татан хаяв гин. Тэгтэл туулайн гэдэс дотроос
нугас гаран өндөр гихч нисэн одоход эр нугас хөөн гүйцэж үндгийг нь унгав. Өндөг хөх цэнгэр тэнгис дунав гин. Энэ их тэнгисийн усан дотроос яаж тэр үндгийг олох вэ? Гээд хаан хүү Иван гашуун нулимсаа дутлууд нь уйдав. Гэнэт өмнө нь турхай дагас амандаа үндгийг нь зуурчсан сэлээд ирлээ. Хаан хүү Иван үндгийг хаглан зүг гаргаж аваад үзүүрийг нь тас даран хуглав. Ингэж Иван зүг хугалж үзэхэд хорт ясан хэдрэг байж ядан тийчилж өөхөв гин. Хаан хүү Иван ясан хэдрэгийн цагаан өргөө рүү яван очвол мэрэгэн Василиса эхнэр нь гүйн гарч ирээд балын амтад уруулыг нь үнсэв гин. Тэгээд хоёулаа өөрийн гертэ буцаж ирээд өтөл насыг хүртэл амар сайхан аз жаргалтай амьдрал суусан гэдэг.